За шөнийн мэнд. Ер нь энэ альва хуулийг санаачлах ч вэ нүү, шинжилэн найруулах ч вэ нүү, нэмэлт өөрчлөлт оруулах ч вэ нүү, тухайн салбарт ямар асуудал байгаа хүндрэл бэрхшээлийг л шийдэх гэж орж иж байгаа гэж боддог шүү дээ би энэ хуулийг. Би энэ ашигт болохын тухай хуулийн амин сүнс нүг нь амнат байсан болов уу гэж харсан. Одоо 3 жилээр оролдохгүй болж байгаа юм байна. Тэгэд асуудлыг шийдэхгүй хүндрэл бэрхшээлийг шийдэх хүн бол энэ хуулинд өөр ямар гол өөрчлөлт байгаа. Дээрэс нь амнат дотроо тэр давхар амнатын тухай асуудал байна. Манай энэ боловсруулах үйлдвэр экспортлогч нар хүндрэл өчрүүлээд байгаа. Манай улс шиг одоо ийм хүдэр энэ баяжмал бүтээгдэхүүн үе шатурд нь ийм амнат авдаг улс ер нь дэлхий дээр хэд байна. Амнатыгаа одоо сангийн амн хариуцж гэнэ үү? Аж үйлдвэр хэрэгцээлийн амн хариуцаад байна уу? За дээрэс нь бид нар одоо энэ амнатыг жишг үнээр тогтоосноос хойш хэдэн их найдын өөр үсээд байна уу? Сангийн ам татврын ерөнхий газрынхнаас хүн байгаа юунд? Улсын төсөв, орон нутгийн төсөв энэ үндэсний баялагын санд мөнгө орохгүй ингээд өөр нэмэгдсээр л байгаа хэлбэр шүү дээ ч одоо. Дараагийн гол асуулт бол энэ хуулийн бас 42 дугаар зүйл байна. Энэ орон нутгийн оролцооны талаар. Ер нь сая ч бас яриад энэ тэр сонгон шалралттай холбоотой. Сонгон шалралт гэдэг нэг том талбай гинт эндээс ингээд олгочдөг. Орон нутгийн засаг захиргаан ч мэддэггүй, иргэдэн ч мэддэггүй. Яг гоо энэ өмнөх хуулинд нь ч байсан. Энэ яг хэвээрэл орж ирж байна л да. Тэгээд гинт иргэд орон нутгийн захиргааны хооронд үл ойлголцол үүсдэг. Тэгээ явж явж тэр нэг муу сумын дарга нэг муу нэртэй болдог гинт газар болгосон юм шиг, бэлчээр хумсалсан юм шиг. Энэ асуудлыг яаж зохицуулах юм бэ гэдэг хоёр дахь асуулт байна. За энэ асуултан дээр хариултаа авчаад дараа нь тодруулъя. За ажлыг шалгах болдын жавхлаа хариулъя. Дараа нь ажлыг сүүлж байгаарай. За Ганбаатар шөнийн асуултанд мэдээлэл өгье. За давхар амнат гэдэг ийм тодорхойлт юу хаач байхгүй. Тэгэхээр амнат гэдэг амнатын хураалтыг бол одоо сангийн ам хариуцна. Амнатын тодорхойлт өгмөдөж одоо чиглэлийн ам нь өөрөөсөө хариуцна. За тэгэхээр амнат гэдэг эцсийн бүтээгдэхүүн хүртэл амнат авч байгаа юм. Тэгэхээр одоо олборлоод баяжуулаад бүх шатанд нь одоо эцсийн бүтээгдэхүүн хаана хүртэл явагдах нь тэр хүртэл одоо өмнөхийн цэвэрлээд ингэ явдаг. Тэрийг давхар гэж яриад байдیں۔ Тэрнээс давхардуулж амнат авдаг ерөөсөө тийм байхгүй. Энэ бол өөрөө амнатын одоо яг босролтын шат бүр нь ингээд өөр одоо ийм үйлдвэр өөр одоо зөвшөөрөлтөө ийм одоо шатанд явдаг учраас өмнөхийн цэвэрлээд дараагийнх нь босролтын шатанд авдаг. Харин алийг ямар төвшөнд одоо хөдрийг бажимлыг ямар төвшөнд эцсийн бүтээгдэхүүн бэ гэдгийг тодорхойлох нь бол уулуурхан яамны өөрийнх нь бодлого. Зэсэн дээр, төмрөн дээр, жоншин дээр, нүүрсэн дээр аль шатандаа хүртэл боловсруулалт хийснийг эцсийн бүтээгдэхүүн гэж үздгийг одоо яам нь өөрөө тодорхойлоод засгийн газарт оруулаад ингээд засгийн газрын тогтоолоор энийг баталдаг. Тэр гараад ирсэн одоо тогтоолын дагуу амнатыг одоо амнат хураалтыг бол одоо сангийн ам хариуцж ингэж явдаг. За жишг нь 2022 онд жишг үн рүү шилжсэн. Өмнө нь бол гэрээний үнээр явдаг байсан. За жишг үн рүү явснаар за өрг гэхээсээ илүүтэй бараг 20-30% илүү амнат ордог болсон. Амнат илүү ордог болсон төсөвд. Өөрөөр хэлбэл одоо үндэсний баялагын санд тэр хэмжээгээр одоо нэмэгдсэн гэсэн үг. За тийм тэгэхээр энэ жишг үн рүү шилжсэн бол их тийм дэвшилтэт зүйл болсон. За бусад тэр орон нутгтай тэр холбоотой хуулийн үзэл баримталтай холбоотой зүйл ажлын хэсгээс хариулсан дээр байгаа тийм. Орон нутгийн ярилч. За дамжимсад хариулъя. Энэ хуульд одоо тэр амнатын дэвшил бол уг нь байсан юм аа. Тэгээ одоо ингээд улс төрчөөд болсонгүй. За ер нь бол ил тод болгож байгаа. Талуудыг хариуцлагатай болгож байгаа. Ийм олон одоо давуу тал бас уурхайн хаалтыг бас нэлээд чангаруулж байгаа. Нөхөн сэргээлтийг сайн чангаруулж байгаа энэ хуулиар. За эрлийн талбайг нэмэгдүүлж байгаа. Судалгааны ажлыг одоо хувь төр хувь хамтарч хийх зохицуултыг хийсэн. Олон сайн давуу талтай ийм одоо хууль оруулж ирж байгаа.
Нэмэлт өөрчлөлтийн хүрээнд бол бид одоо зөвхөн амнаатаас бусад одоо олон зохицуултууд бий эднэр нь маань одоо ингээ явж байна. За аймаг орон нутгаас бол ашигт малтмлын тухай хуулийн 17 дугаар зүйл дээр бол заавал зөвшөөрөл авдаг хуулиараа. Аймаг нийслэлийн засаг дарга хууль заасан үндслээр татгалзах хэрэгтэй байдаг. Тэгэхээр бид бол засгийн газрын тогтоолоор энэ хайгуулын талбайг тогтоодог. Тэгээ 2018 23 онуудад санал авсан одоо бас санал аваад явж байгаа. Аймаг орон нутгийн саналыг заавал авдсан шүү дээ Улаанбаатар гэж. Тий. Хуулиараа.